төсвийн тодотгол алдагдaltaа орж ирж байгаа. Тэгээ энэ бол зөв юм аа. Би бол ер нь манайх шиг эмзэг эдийн засагтаа, манайх шиг уул уурхаагаас хамааралтай, манайх шиг дөнгөж хөгжиж байгаа одоо улс орны хувьд бол алдагдaltaгүй төсөв гэдэг бол утоп юм аа. Бид нар ямар ч одоо юм эдийн засгийн ийм одоо тансаглал ирэх бол байхгүй. Тэгээд ийм учраас алдагдaltaа төсөв оруулж ирж одоо бодит үнэтэйгээ нүүр тулсанд бол би бол баяртай байна. За одоо улс төрийн нөхцөл байдлын хувьд ч тэр үнэхээр одоо нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ч тэр төсвийн одоо хориг бол орж ирэхгүй байх гэдэгт бол бас итгэлтэй байна. Би энэ хэмнэлтийн тухай хуулийг эргэн харах ёстой юм аа гэдэг байр суурин дээр байдгаа дахиад бас хэлэх гэсэн. 6 сарын 1-ээр бүтэн жилээр төсвийг батлаад өгчөж байхад 6 сарын 1-ээр худалдаа авалтаа хийж чадаагүй, тендерээ одоо бас зохион байгуулж чадаагүй гэдэг төсвийн татаад авж байгаа нь бол үнэхээр харамсалтай. Тэг яг КОП буюу одоо олон улсын нэр хүндээ одоо олон улсад Монгол улсын нэр хүндээ одоо хамгаалахын тулд бол КОП-ийн зарим төсвүүдийг бол буцаан эргүүлэн тавьсан байна. Эрүүл мэндийн салбараас татагдсан хөрөнгө оруулалтын зардлыг тавьсангүй. Тэгэхээр манай одоо нөгөө асуудлын чухлын эренб нь хаанаа явна вэ? Гадаадад нэр нүрээ алдахгүй байх нь чухал уу? Эсвэл одоо ард иргэдийнхаа эрүүл мэндэд хүний хөгжилдөө одоо хөрөнгө оруулах нь чухал уу гэдэг нь бол бас эндээс багч гэсэн харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Харамсалтай байна. Тэгэхээр энэ төрийн хэмнэлтийн тухай хуулиа бас нэг эргэж харж яваасай. Төсвийн хуулиас давсан нэг асуудал байна. За Монгол Ардын намын бүлэг хуралдсан. Монгол Ардын намын бүлэг бол төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бол буцаахан зүйтэй буюу одоо татан авах юм улс төрийн шийдвэрийг гаргасан. Тэгээд зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цомгтгол хийхийг одоо Монгол Ардын нам эсэргүүцсэн болсон юм шиг мэтээр зарлаад байна. Тийм биш. Ухаалаг цомгтголыг хийх нь бол зөв. Бид нар цаашдаа ч гэсэн одоо энэ илүү ухаалаг, илүү цомхон байх нь бол зөвөө гэдэг чиглэлтэй бол явж байгаа. Үүнийгээ бол бас зөөлөн аргаар хийх нь зүйтэй. За бидний хувьд бол буцааж байгаа асуудал нэг нь 36 сарын тэтгэмжтэй холбоотой, цалин усны нэмэгдэлтэй холбоотой, докторийн нэмэгдэлтэй холбоотой, зэрэг дивийн одоо энэ нэмэгдэлтэй холбоотой зүйл залтууд юм аа. Тэгэхээр төрийн албан хаагчдын хувьд одоо яран сандран тэтгэрээ тогтоолох гээд эсвэл одоо сандраад явах нь бол буруу. Одоо төрийн албанд 15-аас дээш жил ажиллаж байж л одоо энэ тэтгэмжээ авах 36 сарын тэтгэмжээ авах эрх үүсэх мэт орж ирсэн энэ хуулийг бол Монгол Ардын нам За сангийн сайд хариулт өгье. Төрийн зарим зэвшин асуултанд хариулъя. Төрийн эмнэлтийн хуулиар нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтууд татагдж байгаа. За энэ бол бас нэг баярлаад ах зүйл биш, үнэхээр харамсалтай. Яг энэ хуулийн дээр яг гишүүд маань янз янз л байгаа. Гэхдээ хинхэн би дэмжиж байгаа наар энэ хууль юу хэрэгтэй цаашаага ингэж байх нь зөв юм байна гэж хараад байгаад. Тэгэхээр энэ өөрөө ерөөсөө цэвэр хариуцлагын асуудал байна. Төсөв 11 сарын 15-нд батлагддаг. Ингээд 6 сарын 1 хүртэл үндсэндээ баг 7 сар байхгүй 7 сарын хугацаанд төрийн худалдаа авахчлагын тендерийн хуулийн дагуу зохион байгуулах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хаанаас эхлэх вэ гэхээр ерөөсөө төсөв батлах үеэр бэлтгэл ажил нь дутуу шаардлага хангаагүй ийм одоо хөрөнгө оруулалтын зүйлүүдийг л төсөв дээр хийхгүй байх ёстой байна. Иймэрхүү зүйлүүд орсон бол эдгээр зүйлүүд нь ингээд хугацаанд хийгдэж чадахгүй болчиход байдаг ийм өндөр эрсдэл байна. Тэгэхээр энийг одоо цаашдаа төсвийн эрхлэн зарчны сайд нар маань одоо салбарт анхаарал илүү их хариуцлагатай болоход бол энэ их зөв одоо хуулийн зохицуулт байна гэж ингэж харж байгаа. За энэ бол миний одоо яг өөрийн хувийн байр суурь шүү. Зарчим ингэж цаашаа явна гэж харж байгаа. За Эвшин Ариун зээг шүүн тодруулжсоё. Нийт төрийн албан хаагчдаа дахиад хэлэхэд Монгол Ардын нам, улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг төрийн албан хаагчдынхаа эрх зүйн байдлыг одоо бууруулахгүй байх, хохироохгүй байх тал дээр хатуу зогсноо. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар одоо бүү айж имээгээсэ гэж хүсэж байна. 9-2 дээр төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээнд төрийн албан хаагчдад олгох цалин хөлс, нөхөн олгор, тусламж, тэтгэврж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах төр буюу бүр мөсөн зогсоох үндэслэл болохгүй гэдэг хуулийн заалт бол хэвээрээ байгаа. Энийг ч гэсэн бас хэвээр нь байлгах дээр бол тууштай байна. Харин яг төрийн албаны бас одоо илүү одоо ухаалаг байх
илүү одоо өөр реформын шинж чанартай асуудлуудыг явуулах нь бол эргээд одоо бас хамтдаа хилэлцэж цогцоор нь авч үзэх асуудал бол мөнөөс мөн гэдгийг дахин хэлье, баярлалаа. За цэндийн сандаг учрагч асуулт